Санд цаанууд тэгэхээр би өмнөх бичлэгнүүд дээр болохоор хятад хүмүүс хятад сайтууд дээр аппликейшнууд дээр монгол хүмүүсийн талаар монгол улсын талаар ер нь юу ярьж гин гэдэг тиймэрхүү бичлэг хийсэн. Гэхдээ зарим бичлэгнүүд нь болохоор зарим хүмүүс таалагдаагүй юм шиг байлаа. Намайг ер нь жоохон муу юмд айгүй их ярьж шүү гэж айгүй их ууртай байсан. Тэгэхээр би болохоор яг өөр аппликейшнууд дээр тэнгуүтэ монгол улсын талаар ингээд монгол улс гэж түлхүүрийг ашиглаж ороод тэнгуүтэ хамгийн их үзэлттэй байгаа тийм хамгийн олон бичлэгнүүдээс нь тэгээ хятад хүмүүс хятад хэл дээр байгаа бичлэгнүүдийг нь дандаа орчуулад явсан байгаа шүү. Монгол хэл дээр ярьж байгаа тийм өөр монголчуудын бичлэг энэ төр болохоо би ерөөсө орчуулаагүй. Ягаад тэгэхээр орчуулах шаардлагагүй. Тэгээд ядагчаасан тэгээд явсан зарим хүмүүс таалагдаагүй юм шиг байлаа. Тэр тал дээр бол уучлаарай. Ядагчаасан би бол ерөөсө дандаа ингээл яг тэр хүмүүсийн ярьж байгаа юмнуудыг л хандлт авсан юмнуудыг л орчуулад явж байгаа болохоор за тэгээд өнөөдрийн хувьд болохоор би нэг хятад одоо инфлюенсер одоо ингээд монгол хүмүүс яагаад хятад хүмүүс дургу вэ гэдэг тийм бичлэг байлаа. Ер нь бол айгуу сонин дандаа ингээд өөрсдийгөө ингээд хятад талыг гоё харагдуулах талаас нь монголчуудыг жоохон доошоогоо дарах талаас нь тэгээд бас ингээд өвөр монгол хүмүүсийг ингээд хагаралтуулах талаас нь ингээд жоохон яриад ах шиг халах хүмүүсийг одоо ингээд өвөр монгол казак одоо ингээд жижиг ингээд ястуудтай маань ингээд ер нь муудалцуулах талаас нь ингээд тиймэрхүү бичлэг байлаа. Тэгээ яагаад энэ бичлэгийг сонгосон бэ гэхээр үзэлт нь болохоор маш их байсан. 200 мянган үзэлт бараг хүрж исэн баг. Тэгээд лайк нь ч гэсэн ер нь нэлээд хэдэн мянга болцсон байсан. Тэгээд би энэ бичлэгийг сонгосон байгаа. Айгүй олон хүн үзсэн байгаад байгаа болохоор ер нь бол бас ярих бас сэдв байх. Тэгээд зөндөө олон хүмүүс үзсэн байгаа. Тэгээд гарчиг нь болохоор монгол хүмүүс яагаад хятад хүмүүсийг үзэн яддаг вэ гэсэн тийм бичлэг байсан. Тэгээд гэхдээ эхлэхдээ болохоор айгүй сони эхэлж байгаа. Монгол хүмүүс хамгийн дургу үзэн яддаг одоо монгол хүмүүсийн ардын үг гэж байгаа байхгүй одоо зүйр үг шиг тийм ардын дунд ингээ хилэгддэг үг нь болохоор тэр нь болохоор ингээд гадаад хүмүүс дундаас хамгийн муу хүн бол хятад хүн. Тэгээд хятад хүмүүс дундаас хамгийн муу хүмүүс нь өвөр монгол хүн. Өвөр монгол хүмүүс дундаас хамгийн муу хүмүүс нь одоо монголоор ярьдаг өвөр монгол хүмүүс гэж одоо тэр бичлэгэн дээр ингэж ярьсан байлаа дэнгүүтээ тэр нь болохоор монгол ардын үг гэсэн ингээ монголчууд өөрсдөө ингэж ярьдаг гэсэн бас зарим ингээд одоо манай Монголд ингээд бас жоохон өвөр монгол хүмүүс дургуй ч юм уу ингээд өмнө нь ингээд одоо харилцаан дээр ч юм уу ингээд очихт нь ингээд янз бүрийн асуудал гаргацсан хоорондоо муудалцаад иймэрхүү юмнууд болсон хүмүүс бас байдаг бах. Гэхдээ бүгдээрээ бол дургуй биш. Тэгэхээр энийг бол айгүй өрөөсгөл гэж бодож байна. Ягаад тэгэхээр өвөр монголч бай одоо манай Монгол улс ч ер нь бол нэг үндэстэн тэгээ казак ч бүгдээрээ адилхан нэг үндэстэн. Тэгэхээр бид нар болохоор бүр нийтээрээ масаараа тэгж биендээ дургу бол биш. Тэрэн дээр болохоор айгүй муухай тийм хагаралтуулах маягийн тиймэрхүү юмуд айгүй их ярьсан байлаа. Тэгээд гэхдээ тэрэн дээр болохоор ингээд монгол хүмүүс ер нь ихэнх нь хятад хүмүүс дургу л дээ гэж ярьж ирсэн аа. Ер нь бол бас 100% бүгдээрээ бас дургу бол биш ээ гэд бас хэлж илээ. Тэгээд яадаг ч гэсэн бүх монгол хүмүүс бол бүх хятад хүнд дургу гэсэн тиймэрхүү юм бол байхгүй. Яагаад гэхээр бас ингээд миний бичлэгнүүд доорч гсэн хүмүүс бас ингээд таалагдаагүй комент бас бичиж илээ. Ингээд намайг ингээд одоо хятад улсын талаар ингээд муу юм яриад байгаа болохоор ингээд дургу байгаа хүмүүс ч гэсэн байлаа. Тэгэхээр би болохоор яг дуртайч биш, дургуйч биш одоо яг ингээд дундын байгаа. Тэгэхээр яг бас би ингээд нэг тал руу ингээд хит их хазаахгүй хичээж байгаа. Тэгээд яадаг ч гэсэн гэхдээ ингээд хэрвээ ингээд миний таалагдахгүй дургуй юмыг хийгээд ах юм бол надад ч гэсэн таалагдахгүй те. Би бас ингээд дургуй юм дээрээ бол бас дургуй байдаг. Гэхдээ бүх нийтээр нь бол биш. Яадаг ч гэсэн ингээд тим юмнуудыг нь хийгээд байгаа. Одоо жишээлбэл тэр бичлэгэн дээр энэ төр ярихгүй байгаа даа л да ингээд бас хятад хүмүүс бас тэр ингээд бичлэгээ ч юм уу ингээд өөртөө очиод ингээд асуух юм бол би арай илүү үр дүнтэй арай зөв байх юм болов уу гэж бодож байна. Яг өмнөх миний ингээд бас орчуулж байсан бичлэгнүүдтэй адилхан ер нь бол ингээд шууд өөрийнхөө бодлыг яриад байгаа юм шиг санагдлаа. Өөрөө ингээд очиж үзээгүй байж ч юм уу те. Жишээлбэл ингээд монгол хүмүүсийн хятад хүмүүс дургу байдаг. Миний бодлоор ингээд зүгээр нэг жишээ хэлэхэд болохоор хятад хүмүүс болохоор ингээд хаач хамаагүй ингээд шүлсээ хайдаг. Ингээд хогоо хамаагүй хайдаг, нусаа хамаагүй нийдэг ч юм уу те. Энэ нь болохоор ингээд надад ч гэсэн амар сонир санагддаг. Ингээд гадуур явж байхдаа ингээд харангуут айгүй их тийм юу байдаг. Ингээд ийм тийм айгүй чанга ярьж ойрлдог ч юм уу те. Би бинтэйгээ ярьж байхдаа сүртэй ойрлдог. Тэр нь болохоор ингээд ер нь бол монгол хүмүүст одоо ингээд таалагддаггүй нэг жишээ ч юм уу те. Ингээд тэр чинь ингээд соёлын нэг ингээд одоо жишээ аахгүй. Дөнгөт ингээд тэр одоо хятад болохоор бичлэгэн дээр хэлж байгаа байхгүй. Монгол хүмүүсийн боловсрол үнэхээр одоо муу гэхээр бас муу биш юм аа. Одоо ингээд баг бүх хүмүүс нь л одоо дээд боловсралтай их сургууль баг сурж байна. Гэхдээ
ер нь бол тийм их сургуульд бол баг боловсрал эзэмших боломжгүй ингээд ер нь ингээд айгүй баг бүх хүмүүс нь 100% ингээд сургуульгүй үлдэх хүн бол байхгүй. Муу сурж исэн ямар ч ингээд дүнгүй одоо ингээд амар муу сурж исэн ч ингээд ямар ч их сургууль дээр нь хуваарлагдах боломжтой. Тэгээд эрийг болохоор ингээд ер нь бол ингээд шүүмжилж илээ. Тэгээд бас өөрөө болохоор хятадаас ирээд Монгол сураад буцаад явсан тийм хятад оюутнуудын ингээд тэрнэр дээрээс бас одоо ингээд комент сэтгэгдлүүдийг бас харсан гинэ. Тэрэн дээр болохоор ингээд Монгол улсын боловсрол бол ер нь айгүй муу байсан. Яадаг ч гэсэн тиймэрхүү юм ярьсан юм шиг байна. Тэгээд тэгэхээр миний энэ дээр бас нэг ярих юм болохоор би болохоор бас ингээд орчуулагч хийж явдаг. Тэнгүүт ингээд их сургууль дээр айгүйх орчуулагч хийдэг. Тэгэхэд бол би хятадд сурдаг байхад хятад их сургуулаад өгсөн. Тэгэхэд хятад сурдаг байхад болохоор хятад ингээд сурж байгаа одоо монголч байна уу, тайландч байна уу бид нар бүгдээрээ диплома хамгаалахад дандаа хятад хэлээр хамгаалж байгаа. Эсвэл ингээд зарим сургууль болохоор англи хэл дээр хамгаалдаг сургууль бас тусдаа байдаг гэсэн. Гэхдээ ер нь бол баг ингээд бүх сургуулиуд гадаад сурагч байх юм бол хятад хэл дээр диплома хамгаална. Бүх юмнуудаа ингээд хятад хэл дээр орно. Тэгэхэд ингээд би ингээд их сургуулиудаар яваад ингээд орчуулагч хийж яхад одоо ингээд Монгол сурдаг хятад оюутнууд бүгдээрээ ер нь бол сайн уу баяртай одоо ганц хоёрхан үг л мэднэ. Бусдаар бол ярьж чадахгүй байдаг. Тэгэхээр энийг болохоор Монголын боловсролыг шүүмжлэхээс өмнө бас өөрсдөөсөө хараасаа гэж бас бодож байна. Одоо тэр ингээд энэ хоёр юм дээр ингээд харьцуулаад харахад бол ингээд харагдаж байгаа байхгүй хүмүүсийнх нь байгаа байдал болохоор ер нь бол амар илтэй байгаа байхгүй. Тэгэхэд Монгол хүмүүс тийч очоод ер нь одоо нэг улиралдаа ер нь баг ингээд энгийн юм одоо яриа сурчиж байгаа байхгүй 4 жилийн дотор ингээд би бол яг хятад хүн шиг бол ярьж чадна. Одоо ингээд миний төвшин маш өндөрт байдаг. Яг хятад хүнээс ялгархгүй бас хэмжээний ярьж чадна. Тэгээд энэ дээр болохоор бас өөртөөсөө асуудлаа бас хайгаасай гэж хүсэж. Одоо дурггүй байгаа шалтгаануудаас болохоор эхлээд одоо ингээд түүхээсээ болж байгаа юм гинэ. Эхлээд түүхээсээ болохоор ингээд Монгол улс ингээд хятад улс хоёр болохоор ингээд бүр эртээр үеэс ингээд хоорондоо байлдаж ирсэн. Тэгээд дайтаж ирсэн. Ягаад тэгэхээр хөрш зэрэгэлдээ улс болохоор ингээд байнгын байлддаг. Тэгээд тийм болохоор одоо жишээлбэл тэгээ бас нэг Монгол хүмүүс ингээд өөрсдөө айгүй тийм хятад хүмүүсийн хажууд айгүй их тийм одоо өөрийгөө айгүй дээд зэргээр мэдэрдэг гинэ. Тэр нь болохоор яагаад вэ гэхээр Чингис хааны үед одоо хятад улсыг эзэгэнжсэн одоо ингээд бас ингээд дайтаад ингээд ялж исэн болохоор Монгол хүмүүс хятад хүмүүсийн хажууд ингээд айгүй их дээд зэргээр өөрийгөө мэдэрдэг гэдэг чинь. Энийг болохоор би бас нэгсэн анзаарж байгаагүй юм байна. Гэхдээ бас бичлэгнүүд бас байдаг те цагаан аrim дээр очсон янз бүрийн хүмүүсийн бичлэг бас байдаг те хүн нөгөө үед инглээ тэглээ. Тийм болохоор биднээс айгаад инглээч гэдэг юм. Тэрийг бас ярьж иж магадгүй. Тэгээд түүхэн дээр болохоор ийм байгаа. Тэгээд бас гихтээ гэж байгаа юм. Бас энэ аймаар инээдтэй. Тэнгүүтээ ингээд одоо ингээд Чингис хааны ингээд одоо үед үнэхээр хүчрэхэг байсан. Тэгээд дараа нь ингээд Хувлаа хааны ингээд Юан гүрэн гүрэнд болохоор тэрийг болохоор ингээд хүчрэхэг байсан ч гэсэн ингээд нэг ганц одоо ядуу лам баг гуйлахчин лам ингээд Юан гүрний чинь ингээд одоо унгаасан штэ гэж ярьж байгаа байхгүй. Тэр нь болохоор үнэхээр инээдтэй ингээд үнэхээр ингээд тэр үед нь болохоор ямар ч хүнгүй болчоод нэг одоо тэр хүн одоо яадаг ч гэсэн тэр хүн удирдахжсэн байж магадгүй ингээд төлгөж унгаахад удирдахжсэн байж магадгүй. Гэхдээ Монголд бол ямар ч үед бол ингээд залуучууд хүчрэхэг залуучууд дайчид ингээд хизээч дутагдж байгаагүй. Гэхдээ болохоор хятад болохоор бас ингээд тийм хүмүүс нь дутагдаад нэг хөгшин ядуу лам бас ингээд унгааж ирсэн юм шиг байгаа. Одоо тэрийг нь удирдахжсэн юм шиг байгаа. Тэрийг айгүй тийм айгүй гоёор ярьж илээ. Өөрөө багтаж ярьж илээ. Тэгээд тэрнээс гадна болохоор бас ингээд нөгөө нэг манж гүрэнг болохоор бас өөрсдийнхөө ингээд бас хаант одоо ингээд өөрсдийнхөө нэг хэсэг юм шиг одоо манж нь болохоор яг үүндээ хятад хоёр бол тусдаа хоёр ингээд тус тэнгүүт ингээд тэрэн дээр болохоор ингээд тэр одоо тайлбарлаж байгаа хүн болохоор манж улс нь болохоор ингээд алтан улсаас одоо ингээд алтан улсын үед бол монголчууд ялж исэн. Гэхдээ ингээд алтан улс нь ингээд дахиад нэг босоод ирэхтэй болохоор манж гүрэн болоод босч ирээд монголчуудыг уландаа гიშгээд ингээд явж исэн гэж ярьж байгаа. Тэгэхээр бас ингээд 100% баталгаатай биш л дээ. Бас алтан улсаас бас яг ингээд манж хүмүүс болцсон ч гэдэг юм уу. Тэр чинь бас яг тийм бат юм бол биш. Гэхдээ тэр хүн болохоор яг тэгж ярьж илээ. Тэгээд ингээд ялагдцсан ингээд манж улсын үед болохоор ингээд монголчууд ингээд ер нь бол бүх энэ одоо
эр зориг одоо ингээд одоо нэр хүнд бүх юмнуудыг ингээд гიშгээд уландаа гიშгээд байж исэн гэж ярьж байгаа. Гэхдээ ингээд яг үүндээ бол тэр манж гүрэн чинь угаасаа хятадтай холбоогүй одоо хятадыг харин бас дарлаж байсан. Тэгээд бас Монголтой бол ингээд за энийг бол угаасаа ярьсан шүү дээ тийм ингээд угаасаа хамтралын маягийн байсан гэдэг. Энийг болохоор энийг яриач яах вэ? Яг гэсэн тийм ярьж илээ. Тэнгүүтээ түүхийг нь болохоор одоо ингээд хүүхдүүдээ ингээд ягаад монгол хүмүүс айгүй ихээр дургу байдаг вэ гэсэн чинь ингээд түүхийг нь багаас нь ингээд заадаг гинэ. Ихтэй хүмүүс дургу байх талаас нь ингээд айгүй их заадаг гэдэг жилээ. Тэгээд дараагийнх нь болохоор ингээд өвөр монгол хоёр хүмүүсийг л айгүй их тэгж юу аж ярьж илээ. Одоо ингээд одоо өвөр монголчууд болохоор айгүй хөгжиж байна, гоё байгаа. Дөнгөдөө ингээд одоо Монгол улсад болохоор ингээд айгүй хэцүү байгаа. Дөнгөдөө ер нь бол Монгол улс яг үнэндээ гэж яриад одоо ингээд яг Чингис хааны үеийн одоо ингээд яг жинхэнэ монгол хүмүүс бол баг биш ухааны юм ярих гэдэг юм. Зөндөө олон бичлэгэн дээр ингэж ярьж илаа. Тэгээд бас тэрэн дээр ингээд хамгийн их голчилж ярьж ирсэн юм болохоор одоо Алтан уургийнхан гэж ярьж байгаа. Алтан уургийнхан болохоор айгүй өвөр Монголд айгүй байгаа. Тэнгүүтээ ингээд Монгол улсад байсныг нь болохоор ингээд Сталины ингээд бодлогоор бүгдийг нь ингээд устгацсан байгаа. Яг Алтан уургын ингээд том ингээд мундаг хүмүүс нь бол байхгүй болсон. Тэгээд ингээд одоо яг Алтан уургийнхан хүмүүс болохоор ингээд одоо өвөр Монголд байдаг гэж ярьж илээ. Тэгээд гэхдээ тэр болохоор яг юу гэж илтгэхгүй, тэр хүн болохоор ойлгохгүй байна. Монгол улсын хүн болгоно үнэхээр мундаг. Тэгэхээр заавал Алтан уургийнх байна уу? Биш байна уу, ард иргэдийн хүүхэд байна уу хамаагүй бас ингээд яг үннийг хэлэхэд бол үнэхээр олон юм бүтээгээд хийж чадна. Одоо болохоор жоохон уналтан дээр ирсэн байна. Гэхдээ удахгүй босоод ирнэ. За тэгээд өвөр Монголыг нь болохоор өвөр Монгол хоёрыг айгүй их тэгж хооронд нь хагаралтуулах гэж айгүй их ярьж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд комент хэсэгт нь болохоор ер нь бол дандаа ингээд өө гоё ярьсан байна. Зөв штэ. Монгол улс руу очиж яах юм бэ? Одоо ингээд Монгол улсад иймэрхүү хачин хүмүүстэй одоо ингээд нэг харилцаатай байгаад хэрэггүй ч юм уу. Тиймэрхүү юмуд айгүй их ярьсан байлаа. Гэхдээ миний бодлоор бол иймэрхүү бичлэгэн дээр бол нэг тэгж юу агаад гэсний хэрэггүй. Ингээд анхаарал өгөөд тэгээд нөгөө бид нар чинь бас адилхан бүгдээрээ бурайд байна уу, өвөр Монгол байна уу, бүгдээрээ адилхан нэг үндэстэн болохоор тэр бид нар дээр ингээд энэ бичлэгнээс болоод бас нэгнийгээ харлуулах болохгүй. Гэхдээ яадаг ч гэсэн тэр бичлэгээр дамжуулаад болохоор тиймэрхүү санаа ингээд өгөх гээд айгүй их яриад байгаа юм болов уу гэж бодсон. Яадаг ч гэсэн өнөөдөр энэ бичлэгэн дээр явлаа. Дараа нь дахиад өөр иймэрхүү сонирхолтой юм байвал. Гэхдээ одоо болохоор би яг нэг давцсан юмудаас ярихгүй. Тэрэн дээр анхаарна. Тэгээд өөр юу ярьж гин, яриагүй юмнуудаа юу ярьж гин. Тэгээд аль талыг нь айгүй их яриад байна гэдэг талаас нь би хараад тэгээд бичлэгээ хийх болно. Баярлалаа.